За тэгэхээр ер нь зүрх судас гэхээр маш өргөн сэдв байгаа. Тэгэхээр зүрх судасны маш олон өвчлөлүүд байдаг. Тийм учраас зүрх судасны өвчлөл гэдэг ингээд нэг өдөр нэг одоо лайв дээр ярина гэвэл үнэхээр багтааргүй өргөн сэдв учраас даралт гэдэг сэдвийг л өнөөдөр авч үзэж байгаа. Гэхдээ даралт гэдэг сэдв маань ч гэсэнтэй эргээл бас зүрх цус судас гэдэгтэй холбогддог учраас бас л их том сэдв. Тэгэхээр би аль болохоор нэг их хүнд ангаах ухааны хиллэгээр биш энгийн хүн ойлгож болохоор гэхдээ хүн болгон мэдэж байхад ер нь хэрэгтэй ийм байдлаар та бүхэнд мэдээллүүд өгье. За зүрх судасны өвчлөл ер нь маш илбэг. За нас баралтын 50-аас дээш хувь нь бол зүрх судасны өвчлөлөөс болж хүмүүс нас бардаг гэсэн ийм харамсалтай судалгаа одоо үр дүн бол байдаг. Тэгэхээр тэргүүлэх шалтгаан болсон энэ зүрх судасны өвчлөлөөс дотроос зүрх даралт ихтэх өвчин өөрөө бас тэргүүлэх байрыг эзэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчлөлтэй хүмүүсийн тал хувь нь дандаа даралт ихтэй байдаг. Тэгэхээр даралт ихтэй хүн бол зүрх судасны өвчлөлтэй болох ийм тавилантай байдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ хүмүүс бол их ихтэй өөрийгөө даралттай гэдгээ бүр нэлээд хожуу мэддэг. Ягаад тэгэхээр даралтаа хэмжээд яваад байдаг ийм өөрийнхөө биед анхаардаг хүмүүс их ховор байдаг. Тийм учраас шинж тэмдэг нь мэдэгдэхгүй. Ер нь даралт ихтэх өвчнийг бол чимээгүй алуурчин гэж нэрлэдэг. Ягаад тэгэхээр тухайн хүнд шинж тэмдэг нь бараг мэдрэгдэхгүй явж байгаад олон эрхтнийг гэмтээсний дараа л даралт ихтэйг хүмүүс мэддэг. Тийм учраас энэ өвчнг бол чимээгүй алуурчин гэж юм нэрлэдэг юм байна. За тэгэхээр даралтын үзүүлэлт хэр байхыг даралт ихтэй вэ гэж хэлэх вэ? Ер нь бол бид нар ингээд тодорхой хэмжээгээр аппаратаар даралтаа хэмжижлээ те. Тэгэхээр даралтаа хэмжихэд тэр үзүүлэлт нь ямар байвал хэвэн байдгийг, ямар байвал их байдгийг бэ гэдэг дээр бас ойлголтууд сүүлийн үед бол бас өөрчлөгдөж эхэлсэн. Ягаад тэгэхээр хуучин болвол дээд даралт 140, доод даралт 90 гэсэн энэ тооноос дээшээ байх юм бол хүнийг даралт ихтэй гэж үздэг байсан бол 2017 оны 11 сараас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гараад дээд даралт 130, доод даралт 90-с дээш бол байвал үүнийг даралт ихтэх өвчөн гэж үзнэ гэдэг болсон. Манай одоо эмч нарын хувьд яг хуучнаараа 140-90 гэдэг энэ үзүүлэлтийг авч явж байгаа. Удахгүй энэ үзүүлэлт маань өөрчлөгдөө 130-80 гэдэг 130-80 гэдэг ийм тоонд руу орохоор болсон юм байна. За тэгэхээр дээд даралт маань бидний зүрхний үйл ажиллагаатай холбоотой үүсдэг даралт. Доод даралт болохоор бөөрийн үйл ажиллагаатай буюу бөөр шийсний замын үйл ажиллагаатай холбоотой үүсдэг даралт гэж үздэг. Одоо жишээ нь бид нар даралтаа үзүүлэхэд дээр даралт нь хэвийн байж байдаг те 120 ч юм уу 125 ч байдаг мөртлөө доод даралт нь 90 ч юм уу ийм өндөр байдаг тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл доод даралт нь өндөр байгаа ийм хүмүүсийн даралтыг үүсгээд байгаа тэр цааш шалтгаан нь бөөрийн үйл ажиллагаатай холбоотой буюу бөөр маань өөрөө энэ даралтыг докторжуулах ийм даавар ялгаруулдаг эрхтэн. Тэгэхээр тэр судасны ханы булчингийн тонусыг нэмэгдүүлдэг ийм даавар ялгаруулснаас болоод бөөрийн доод даралт бол өндөр болдог. Тэгэхээр ер нь бол доод даралт өндөртэй хүмүүс өөрийгөө бөөрийн өвчлөлтэй хүн байна гэж бас үзээд энэ юуны талын дотрийн эмчид бол бас хандах хэрэгтэй байгаа. За даралт эмгүүгээр эмчлэх гэдгийг ярихаасаа өмнө ер нь даралт юунаас болоод ихтдэм бэ гэдгийг заавал ярих шаардлагатай болж байгаа. Тэгэхээр даралтыг ихсүүлж байгаа шалтгаан маань өөрөө анхдагч, хоёрдогч гэсэн шалтгаантай. За нэгдүгээр анхдах шалтгаан бол яг тэр тухайн хүний өөрийнх нь амьдралын хэв маягаас шууд хамаарна. Амьдралын хэв маяг гэхээр хооллолт, буруу зуршил, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, стресс гэдэг эдгээр зүйлээс бол хамаарж байгаа. Тэгэхээр ер нь буруу амьдралын хэм маягтай байгаад байх юм бол таны даралт ихсэх ийм эрсдэлтэй бүлэгт орноо л гэсэн үг байх юм тийм ээ. За тэгэхээр энэ нь яагаад амьдралын хэм маяг маань өөрөө яаж нөлөөлөд байдаг вэ гэхээр одоо даралтыг өөрийг нь агшилтын даралт, тэлэлтийн даралт гэж одоо хоёр хуваачиж байгаа үндсэнд нь. Тэгэхээр агшилтын даралт маань одоо энэ амьдралын хэм маягтай бас их шууд холбоотой байдаг. Тэгэхээр энэ бол судас агшнаал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний цус бол суцаар урсж байгаа. Тэгэхээр энэ суц маань өөрөө агших юм бол нарийсчдаг. Тэгэхээр тэр нарийсан суцаар цусаа урсгахын тулд зүрх бол өөрөө маш их ачаалалтай
ажилдаг. Ингээд нэг талдаа зүрх их ачаалтаа ажиллан нөгөө тал дээр нарийнсэн хэсгийн цаана байгаа захын судас бол өөрөө бас тодорхой юм эсэргүүцэл үзүүлнэ. Тэгэхээр энэ зүрхний одоо цусаа шахах эсэргүүцэл тэр захын судасны эсэргүүцэл энэ хоёр маань хоёр талаас үйлчлээд даралтыг бол ихсгэж өгж байгаа. За тэгэхээр судас яагаад агшд юм бэ гэдэг бас юу гарч ирж шүү дээ. Өөрөөр хэлбэл даралт ихсэх шалтгаан нь судас агшихаас болж байгаа. За тэгвэл судас агших шалтгаан нь юу вэ гэхээр хамгийн их нөлөөлдөг нэг хүчин зүйл нь хүмүүсийн стресс. Ер нь амьдралын хэв маяг орно энэ дотор стресс бол гол байр суурийг эзэлж байгаа. Тэгэхээр стресс ер нь яагаад энэ судасыг агшаадаг вэ гэхээр хүн стресстэх үед одоо тархинаас би ингээд стresстэж байна гэдэг ийм одоо тодорхой удирдлагаар бөөрийн дээдлэлт байдаг жижигхэн юм гурвалжин булчирхаа бөөрийн дээд булчирхаа гэж байгаа. Энэ булчирхаанд очиж мэдээлэл дамждаг. Энэ үед бол бөөрийн дээд булчирхаанаас адреналин гэдэг ийм даавар ялгардаг. За энэ даавар маань ялгарх үед зүрхний цохилт олширдаг. Өөрөөр хэлбэл стресст орсон ууралсан хүний зүрх түргэн цохилдог үстэй тий. Тэгэхээр зүрхний цохилт нэмэгдэнэ. За зүрх дэлсүүлдэг гэсэн үг. Тэр адреналин гэдэг энэ бодсон зүрхийг дэлсүүлдэг. Мөн зүрхний захын судасыг бол агшаачдаг. Судасыг ингээд ийм диаметртэй байх хэрэгтэй байтал ийм жижигхэн болгоод агшаач чина гэсэн үг шүү дээ. За хүн ингээд стресстэй л уурлаад эргээд тайвширч чаддаг шүү дээ. Тэгэхээр энэ үед бол яадаг вөхөр булчингууд буцаад сулраад судас маань ингээд агшсан байснаа буцаж агшилт нь тавигдаад тонус нь тавигдаад ингээд хилэгдээд ингээд цус маань буцаад хэвийн урсаад ингээд явж явах ёстой. Гэтэл ихэнх хүмүүст ялангуяа одоо энэ орчин үеийн хүмүүсийн хувьд судас нь одоо энэ байдал тасалгүйгээр тэр судасны хан дотор маш их хэмжээгээр өөх тос хуримтлагдсанаас болоод холестерины хэмжээ нэмэгдснээс болоод дээр нь ажлын ачаалал ихтэй. Тэгээд дахин стрессийн нөхцөл байдалд орсноос болоод нөгөө судас чинь ингээд тайвшрах үед буцаж тэлээд стресст орох үед агшаад тэлээд ингээд байх байж байдлаа агшчихсан тэр чигээрээ үлдчихдэг. Өөрөөр хэлбэл яг байнгын стресстэй байгаа юм шиг судас маань ингээ агшаад үлдчихдэг. Тэгэхээр яг үгээр үргэлжийн даралт өндөр байгаад байна гэсэн үг. Энийг болохоор агшлтын даралт гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр хүн уурлаж болно, ачаалалтай байж болно. Өөрийгөө тэгэхээр энэ тайвшруулдаг байх хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулдаг янз бүрийн аргууд зөндөө олон байна шүү дээ. Одоо бясалгал, йог гэл байна, гоё хөгжим сонсох, хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх гэл энэ олон аргуудаа эднэрийг хэрэгтэй болж байгаамаа гэсэн. Тэгэхгүй бол таны судас чинь агшснаас болоод даралт ихсдэг ийм болох нь. Тэгэхээр судас байнгын ингээд ачаалал аваад ах юм бол өөрөө тэр ачааллаа даахаа болоод ямар байдалд орох вэ гэхээр гэмтэн. За гэмтснээсээ болоод ер нь бол хүний биед судас очтгүй тийм эргэтэн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр дамжраад энэ маань эргэтнүүдэд очих хүчил төрөгч цусны хангамжийг одоо эргэтнүүд маань бол эдгээрийг авч чадхаа болно. Тэгээ энээсээ болоод бол ганцхан одоо судас биш ерөөсөө бие мах тэр чигээрээ өөрчлөлт ордог. Ялангуяа даралт ихтэй хүмүүсийн амин эргэтнүүд тарих, бөөр байна, нүд байна те. Эдгээр эргэтнүүдийн үйл ажиллагаа бол хамгийн түрүүнд гэмтдэг байгаа. За тэгэхээр бид нар эндээс яг үгээр ер нь эмгүүгээр өөрийгөө даралтаа бууруулъя гэвэл стрессээ тайлж чаддаг байх ийм аргуудыг судлах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр танд аль нь хамгийн их тохиромжтой вэ? Тэрийгээ бас сонгож болох нь байна. За мөн энэ юу даралт ихсэх бас нэг шалтгаан юу байдг вэ гэхээр жин нэмэгдэлт байгаа. Тэгэхээр жин нэмэгдэх нь зүрхний ачааллыг нэмэн судасыг агшаана гэд ингээд за ер нь бол жин ихэхэд сайн юм ерөөсөө байхгүй. Тийм учраас жингээ хасах шаардлагатай хүмүүс бол өнөөдрөөс эхлээд өөрийнхөө биед анхаараарай. За мэдээж хорт зуршлууд орж байгаа. Тэгэхээр хорт зуршил арх байна, тамхи байна. За энэ талаар бол би яриад байлгүйгээр манай хүмүүс бүгдээр маш сайн мэдж байгаа баха. За бас нэг том нөлөөл бол буруу хооллолт байгаа. Тэгэхээр бид нар одоо юу олдсон нь идэл ингээл янз бүрийн химийн найрлагатай юм хоол хүнс их иддэг, өөх тос ихтэй хоол, давстай ялангуяа. Тэгээд халуун ногоотой ийм хоол хүнс их хэрэгэлдэг болчихсон байгаа. Тэгэхээр энэ бүх химийн бодисуудыг бидний бие яг эрзэн одоо юу шиг угаалгын нөгөө парлон байдаг штэ. Бид нэр угаалгын парлоныг ингээд усан тэнгүүд ингээ хамаг усыг ингээд
өөртөө ингээд наад шимээд авчдаг шиг тэр хорт бодисуудыг бидний бие яг тэгээд шимээд авчиж байгаа. Тэгэхээр энд хамгийн их мэдрэмтгий байдаг тэр эргэтэн бол өөрөө судас гэж үздэг. За тэгэхээр ямар нэг өөрчлөлт гарахад бид ямар нэг өөрчлөлт гарахад бол судас хамгийн түрүүнд мэдэрдэг, мэдрэмтгий түнд өртдөг гэсэн үг. Тэгэхээр эндээсээ болоод судас маань өөрөө уян хатан чанараа алдна. За тэгэхээр судасны гадаргуу нь өөрөө тийм гүлгэр юу байх хэвээр гоё сэвгүй гүлгэр юм гадаргуутай байх хэвээр байтал судасны гадаргуу маань барзгар болдог. Энэ барзгар судастай тохиолдолд бол тэр хэсэгтэр цус урсгад тэр цусны элементүүд байгаа тийм одоо улаан ис энтергээд олцлог исгээд цусны тэр элементүүд бол тэр хэсэг дээр тэр барзгар гадаргуу дээр ингэж тэглээд үлдээд ингээд хуримтлагдаад байдаг гэсэн. За мөн өөх тос гэж ярьдаг тийм ээ. Өөх тос байна, давс байна. Тэр бүхэн энэ судасны ханад ингээд тэр гимтцэн хэсэг дээр цуглараад бөөгнөрөөд тэгээд нэг юм одоо юу үсгчдэг. Одоо судасны ханд юм товруунууд үсгчдэг. Тэгээд тэр товруутай хэсэгтэр бол судас нарийсчж байгаа учраас тэр хэсгээр цус урсгад маш их даралт үүсгдэг. Ингээд судасны ханаанд даралт нэмэгддэг гэсэн. Тэгэхээр энийг одоо юутай зөөрүүлж болох вэ гэхээр машин ингээд замаар явж байна. Тэгэхээр машин замаар явж байхдаа хэрвээ зам өөрөө гэмтэлгүй ингээд сайхан тэгшин гадаргуутай байх юм бол машин тодорхой хурдтай л ингээд сайхан явцдаг. Гэтэл инкэл донхол ийм нөхсөвтэй болчихсон ийм замаар бол машин тэнд бол юу яаж чадахгүй жигд явж чадахгүйтай адилхан судсаар урсах цусны урсгал маань өөрөө хэвэн биш болоод даралтыг бол ихсэгдэг байна. За тэгэхээр хүмүүс бол энэ талаар их сайн мэдээлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл судас агшснаас болоод даралт ихтдэм байна гэдгийг баг толгойтой хүн болгон мэддэг. Гэтэл нэг даралт ихсэх бас нэг хэлбэр байдаг. Энийг бол бас тэр болгон хүмүүс мэддэг. Тэрийг би бас голчлоод хэлье гэж бодсон. Энэ нь болохоор яг түрүүний судас агшснаас болж даралт ихтдгийн яг эсрэгээр судас тэлснээс болоод байх ёстой хэмжээнээс их болоод тэлснээс болоод бас даралт ихтдэг байх юм. Тэлэлтийн даралт гэж байдаг. Энэ нь болохоор яг үгээр одоо жишээ нь таны судсаар 100 мл шингэн цус ингэж урсах байна гэж бодъё л да жишээлх юм бол тэгтэл чинь тэрнээсээ их хэмжээгээр 200 мл юм уу 150 мл хэмжээтэй цус хэрвээ таны судсаар ингэж урсах юм бол нөгөө судас чинь өөрөө ингээд тилээд хитрхи их тэлнээсээ болоод судасны хан маань өөрөө нэмгрээд судасны хан чинь өөрийн гэсэн юм уян хатан чанартай сунах чадртай байдаг ч гэсэндээ хитрхи их тилээд ирэхээр судасны хан маань өөрөө хэврэгшээд ирдэг. Ингэснээс болоод бас даралт нэмэгддэг. Өөрөөр хэлбэл судсаар урсах цусны хэмжээ нэмэгдэх үед бас даралт үүсдэг гэсэн үг. За тэгэхээр энэ нь голчлоод яг юунаас болдог вэ гэхээр ерөөсөө давснаас болоод байгаа. Тэгэхээр давсны хэрэглээ чухал нөлөөлдөг. Тэгэхээр давс бол ер нь судсанд маш гэмтэй. Нэгдүгээр давсны молекулууд маань өөрөө хурц ийм ирмэгтэй талстуудтай байдаг. Яг ингээд микроскопоор харах юм бол давс гэдэг чинь бол яг ийм бүр одоо юу шиг одоо хурц ирмэгтэй хутгнууд шиг л тийм амар айхтар хурц ирмэгтэй ийм талстуудтай байдаг. Тэгээд тэр талстууд маань судасны ханаар ингээд өнгөрж явахдаа судасны ханыгаа бол ингээд тодорхой хэмжээгээр бас гэмтэн гэсэн үг. Тэгэхээр байнгын давс ихтэй ийм хоол хүнс хэрэглээд байх юм бол судасны хан нэгдүгээрт гэмтсэн судсан дээр нөгөө холестерин маань цуглардаг гэж түрүүн хэлсэн шүү дээ, тийм ээ. За хоёрдугаарт гэвэл давс бол өөрөө шингэнийг татдаг. За энийг бид нар бас мэддэг те. Давс бол шингэнийг их татдаг учраас давс ихтэй хоол эзний дараа бидний ам их цангадаг штэ. Тэгэхээр шорог хоол эзний дараа ам цангаад байна гэдэг чинь таны биеийн дэх усыг ингээд хэрэгцээтэй тархинд ч юм уу зүрхэнд ч юм уу очих усыг аваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр цаанаасаа бид нар нөгөө усныхаа хэрэгцээг хангахын тулд шорог хоол эзний дараа их хэмжээгээр ус уудаг. Тэгэхээр давс бол ерөөсөө шингэнийг их хэмжээгээр татдаг учраас судсаар урсах цусны хэмжээ ихсэн. Тэгэхээр тэлэлтийн даралт үүсдэг гэсэн. Тэгэхээр тэлэлтийн даралтаас болоод бас даралт ихтдэг байх юм. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө бөөрийн үйл ажиллагааг муутгадаг даралтандаа бас ороо явчихж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас
хүний хоногийн хэрэгцээтэй давсны хэмжээг 6 граммаас илүүгүй байх гэж тогтооцсон байдаг. Гэтэл манай монголчуудын хувьд бол энэ хэрэглээг 2 дахин, 3 дахин, 4 дахин ихсгсэн хэмжээгээр давстай хоол их идэж байгаа. Тэгэхээр давсыг бид нэр хэрэглээнд ер нь бол хоол, цайн дах давсны хэрэглээг бол ерөөсө даралт ихтэй хүмүүс бол маш бага болох хэрэгтэй. Ер нь бол бараг давсгүй юм идчих хэрэгтэй болчиход байгаа. Давстай л мэдээд ах юм бол тэлэлтийн даралт үүсэл байна гэсэн. Мөн судасны ханыг гэмтээгэл байна гэсэн. Тэгэхээр бид нэр даралтыг эмгүүгээр одоо бууруулах нэг арга бол хүнсэн дэх давсныхаа хэмжээг багасгах шаардлагатай. За бас нэг даралт ихсгэд нөлөөлдөг зүйл бол цусны өөрийнх нь зуурамтгай чанараас болдог. Тэгэхээр бид нэр чихэрлэг зүйлс их идэх юм бол цус өөрөө тийм чихэрлэг болохоор ч энэ зуурамтгай болчоор тэр зуурамтгай цусыг зүрх шахах гэж маш их даралт хүч орж идэг учраас энэ маань эргээгээд даралтыг хэсэгдэг. Тэгэхээр ерөөсөө л энэ бүхнээс хараад үзэхээр юу ойлгож байна гэхээр бидний өөрсдөө даралтыг хэсгэх шалтгааныг өөрсдөө л бүрдүүлээд байгаа шүү дээ. Бидний идж байгаа хоол, хүнс, бид нэр хөдөлгөөнгүй байгаа энэ бүхэн маань бидний даралтыг бол нэмэгдүүлээд байна гэсэн. Тэгэхээр та сайн унтаж амраад, стресст орохгүй, за стрессгүй амьдрын ч гэж байх уу? Ер нь стрессээ тайлж чаддаг байгаад, ажлынхаа ачааллыг тохируулад, чихрийн шижингүй, тэгээд хэвийн жинтэй, буруу зуршил байхгүй, зөв хоолдог ийм байх юм бол та даралт ихтэхгүй байх бүрэн боломжтой юм байнамаа. Тэгэхээр өөрийнхөө амьдралын маягийг нэг эргээд хараарай. Ялангуяа даралт ихтэй хүмүүс хараарай. За залуучуудад хэлэхэд би залуу хүн даралт хэвэн гэд яваад ээж болохгүй шүү. Ер нь боломж олох юм бол даралтаа нэг хэмжүүлчихэж байгаарай. Хэрвээ даралтын хэмжээ чинь 130, 80 гэдэг тооноос их байх юм бол та даралттай л хүн гэсэн үг. Эртнээс арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг. За энэ бүхэн маань бол анх дахь даралтыг хэсэгдэх шалтгаан. За хоёр дахь шалтгаан нь юу байх вэ гэхээр энэ бол биднээс хамаарахгүй юм шалтгаан буюу бидний наснаас хамаарна. Өөрөөр хэлбэл нас ахихын хэрээр даралт ихтэх ийм тохиолдол их байдаг. За тэгэхээр настай хүн болгон даралтай байна гэсэн үг биш л дээ. Ер нь бол дийлэнхэн даралт ихтэй байдаг. За нөгөөдг нь хүүсийн хувьд аваад үзэхэд бол эрэгтэй хүмүүсийн хувьд даралт ихтэй байх нь их байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд бол зүрх судасны өвчлөлт илүү өртөмтгөө байдаг. Энэ нь тэдгээрийн нөгөө өмнөх шалтгаанууд их байдагтай холбоотой байгаа. Нөгөө нэгдүгээр хүчин зүйл их байдагтай холбоотой. За бас нэг зүйл нь болохоор удамшил. За тэгэхээр удамшил гэхээр манайхан бас нэг иймэрхүү юм бодоод идэг. Манай аав, манай ээж даралт ихтэй. Тэгэхээр би даралт ихтэй болно гэд ингээд бодчихдаг. Гэхдээ энд бас насны хязгаар байдаг. За хэрвээ таны аав 55 наснаас эрт насандаа ээжийн хувьд бол 65 наснаас эрт насандаа даралт ихтэх өвчин, шигдээс, зүрхний шигдээс, цус харуулт гэсэн ийм өвчлөлөөр өвчөж байсан бол та одоо удамшлын даралт ихтэх зүрх судасны өвчлөлтэй болох ийм эрсдэлтэй бүлэгт байна гэж үзэх нь. Тэгэхээс биш одоо 55 наснаас хойш даралт одоо аав нь ихсэжсэн бол та удамшлын даралт ихтэй гэж өөрийгөө үзэхгүй байх нэ. Тийм учраас бас энийг аав ээжээсээ бас асуух хэрэгтэй. Ер нь бол даралт ихтэй юу ихгүй юу, хэдийн наснаас даралт нь ихтдэг болсон гэд энэ бүхнийг бас мэдчих хэрэгтэй юм байна. За тэгэхээр бид нар урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж зөв амьдрах ёстой болж байна. За хэдийнэ хэрвээ танд даралт ихтэх өвчин бий болчихсон бол одоо яах вэ? За ангаах ухаанд бол энийг ямар эмчилгээ хийдэг вэ гэхээр гол нь эмийн эмчилгээ хийдэг. Энэ эмийн эмчилгээ болохоор судас тэлэх эмчилгээ хийж байгаа. Тэгэхээр даралтны эмээ уугаад тэгээ янз бүрийн эм бэлтгэлүүд их гарцсан. Тэгэхээр зүрх судасны өвчлөлттэй хүмүүс бол эмчийн хяналтанд эмийг тогтмол хэрэглэхдээ яг нэг цагт хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг тасралтгүйгээр эмээ хэрэглэх юм бол та даралтаа судасныхаа ханыг тэлээд тэгээд тэр тэлсэн судастай учраас таны цус бол судсаар урсахтаа хананда судасны хананд даралт хит их үзүүлэхгүй байж болох юм байна. За ер нь бол өөртөө эмчнэр зөвлөдөг штэ. Даралтай хүмүүс бол эмээ тогтмол ууж байгаараа гайгүй болохоор нь бити болчоорой гэдэг. Энэ нь бас цаана хэрвээ даралт ихтэл явах юм бол бөөр өөрөө маш их гэмтдэг учраас бас энэ дээр анхаарах хэрэгтэй байгаа. За бас нэг эмний хувьд аваад үзэхэд ер нь бол даралт ихтэх нь өөрөө хүний биед аюултайгаасаа илүү даралтны эм маань бас өөрөө хүний биед их гаж нөлөө үүсгэдэг. Ялангуяа ходоод, элэг зүс гээд ингээд
бусад эрхтэндээ бас тийм таатай нөлөө үзүүлдэг. Бас нэг үйлчлэг нь болохоор эм бол өөрөө даралтны эм нь дасал болчдөг. Тэгэхээр одоо манай хөрчүүд ярьдаг шүү дээ. Ой нэм уугаад ерөөсө даралт буухаа болчлоо гэд тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол эмчтэйгээ зөвлөдөж байгаад эмээ солихоос өөр аргагүй ийм нөхцөл байдал бол бий болчдөг юм байгаа. За асуулт ирж гинөө би нэг хараадах юм. За энэ дэр ганц нэг асуулт ирсэн байна. За энэ дээр манай аав эмчийн бичиж өгсөн даралтны эмийг уудагч даралт нь сайн буухгүй юм а гэж байна те. За тэгэхээр энэ бол саяны хэлсэн шалтгаан байж болно. Өөрөөр хэлбэл тэр эм нь дасал болсон байж магадгүй. Тэгэхээр даралтны эмэндээ дасал болчихсон байвал даралт буухгүй байж болж байгаа. Нөгөө нэг шалтгаан байгаа. Энэ нь бол ер нь баг хүмүүс энэ талаар мэддэггүй учраас энийг анхаарахгүй миний даралтны эм тохирохгүй байна гэд эмээ солиод байдаг л да. Тэгэхээр энийг одоо маш анхааралтай сонсоорой. Даралтны эмийг та өөр эмтэй хавсарч уудаггүй. Өөрөөр хэлбэл таны үе мөч өвддөгөө, толгоо өвддөгөө, та өвчин намдах эм хэрэглэдэгөө. Одоо ибупрофен ч юм уу те, парацетамол ч юм уу, диклоденк ч юм уу, өвчин намдах, халуун бууруулах, өрөвсөл дарах. Одоо үений өрөвсөлтэй өвддөг ясваргалтай хүмүүс чинь үе мөчөндөө зориулаад бас нэг юм уугаад яваад байдаг штэ. Тэгэхээр хэрвээ та даралтны эмийг өрөвслийн эсрэг эмтэй, өвчин намдах эмтэй нэг зэрэг хэрэглэсэн тохиолдолд таны даралт буухгүй. Өөрөөр хэлбэл энэ хоёр эмийг нэгэн зэрэг ойролцоо цагт хэрэглэж болдоггүй. Хэрэглэх шаардлага байх юм бол одоо жишээ нь та даралтны эмээ өглөөдөө хэрэглээд үе мөчнийхээ эмийг орой хэрэглэдэг ч юм уу, хооронд нь хол хэрэглэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр өрөвсөл дарах үйлчилгээтэй эм, өвчин намдах үйлчилгээтэй эмийн бүтээгдэхүүн дотор тодорхой хэмжээний давс орсон байдаг. Тэгэхээр би түрүү хэлсэнтэй давс хүний биед цуснд нэмэгдээд ирэх үед тэлэлтийн даралт үүснэ гэж. Өөрөөр хэлбэл суцаар гүөх цусны хэмжээ ихсдэг. Энэ нь бидний нөгөө даралтыг бууруулах гэсэн үйлчилгээг маань сармагжуулчихж байгаа. Өөрөөр хэлбэл даралтыг бууруулахын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Тийм учраас хэрвээ танай аавын даралт буухгүй байгаа бол нэгдүгээр даралтны эмдээ дасал болсон байж болзошгүй. Эсвэл энэ эмтэйгээ хавсраад өөр эм ууж явах боломжтой. Тийм учраас эхлээд эмчээс эм бичүүлж авахдаа өөр ямар эм хэрэгэлдэг вэ гэдгээ бас ярилцчиж эмээ сонгол их зүгээр байдаг юм аа. За цусны даралтыг, артерийн даралтыг 24-өөс доошгүй хувиар бууруулж болдог 3 энгийн аргыг хэлье. Өөрөөр хэлбэл энэ аргыг хэрэглэх тохиолдолд одоо таны дээд даралт, систолик даралт чинь жишээ нь 150 ч юм уу те 140 ч юм уу байдаг байсан бол энэ аргыг хэрэглэхэд таны даралт 24 доотлно. Тэгээд 30 хэд байдгийн тэр хувиар буух ийм боломж байгаа. Эмгүүгээр буух боломж байгаа. Нэгдүгээрт ямар арга хэрэглэх вэ гэхээр та нэгдүгээрт хөдөлгөөн хийх ёстой. За хөдөлгөөнийг ямар хэмжээгээр хийх вэ гэхээр 7 хоногийн 5 өдөрт нэг удаадаа 30-аас доошгүй минутаар эрчимтэй алхах хэрэгтэй. Энэ бол эмгүүгээр жингээ бууруулах шилдэг арга болдгийг тогтоосон байна. Тэгэхээр 7 хоногт 5 удаа. Тэгээд нэг удаадаа 30-аас 40 минутаас доошгүй хугацаагаар идэвхтэй хөдлөх. За идэвхтэй хөдөлгөөн гэхэд түргэн алхалт орж болж байна. Усан цэдлэх байж болно, дугуй унах байж болно тийм. Тэгэхээр эдгээр идэвхтэй хөдөлгөөнийг хийх тохиолдолд таны судасны артерийн даралт
10 мм мөнгөн усны баг нь хэмжээгээр буурдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэгэхээр 7 хоногт 5 удаа та идэвхтэй хөдлөөд байхад 10 үзүүлэлтээр мөнгөн усны миллиметр мөнгөн усны багнаар үзүүлэлтээ буулгах юм бүрэн боломжтой байх нь. За хоёрдугаар арга нь юу байх вэ гэхээр давсны хэрэглээгээ багасгах. За дөрөв би давсны талаар нэлээд ярьчихсан байгаа. Тэгэхээр ер нь бол хоолндоо ундандаа давсаа хэрэглэхгүй байснаар та өөрийнхөө даралтыг 14 мм мөнгөн усны багнаар бууруулж болдог. За ийм сайхан бас судалгааны ажлууд бол хийгдсэн байт юм байна. Тэгэхээр давс бол нэгдүгээр даралт ихсэхэд ямар нөлөө үзүүлж ийм гэхээр судасны ханыг давстай хүнсний бүтээгдэхүүн эзнээр судасны хан өөрөө хавдчихдаг. Тэгэхээр хавдахаар чинь дотоор нь ингээд урсах цус бол саадтай урсна. Хоёрдугаарт давс хүнсэндээ хэрэглэхээр нөгөө тэлэлтийн даралт буюу суцаар урсах цусны хэмжээ нэмэгдэж даралт ихсэж байгаа. Тэгэхээр та давсныхаа хэмжээг багасгаснаар суцны хан хавдахгүй, дээр нь тэлэлтийн даралт үүсэхгүй байх боломжтой учраас энэ даралтыг 14 спортоор хичээлснээс илүүтэйгээр байгаа зү. Спортоор хичээлэхэд 10 үзүүлэлтээр нэгжээр бууж байхад давсны хэрэглээгээ бууруулахад 14 нэгжээр бууж штэ. Тэгэхээр та зөвхөн энэ хоёр аргыг хэрэглэхдээ 24 мм мөнгөн усны багнаар даралтаа бууруулж болох нь байна. За давс гэхээр бид нар хоолндоо хийдэг давсаал ганцхан ойлгохгүй шүү. Давсалсан бүх хүнснүүд, давсалсан бүх хүнсэнд маш их хэмжээтэй давс орсон учраас тэдгээрийг бүгднийг хэрэглэхээс татгалзаарай. За 3 дугаар нэг арга нь болохоор таны биеийн жин 1 кг-аар буухад таны даралт 1 үзүүлэлтээр буудаг. Тэгэхээр та жингээ 5 кг хаях юм бол таны өндөрсөн хэвийн байх ёстой даралтнаас өндөрсөн тэр хэмжээд 5 үзүүлэлтээр 5 мм мөнгөн усны багнаар буухна. 10 кг ачаагаа аваад хаячих юм бол 10-аар буuna. Яагаад вэ? Жим буухаар хүний зүрхний ачаалал багасна. Тэгэхээр зүрх маань өөрөө цусаа шахахдаа тогтмол гоё жиг шахаж өгдөөл гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр жишээ нь бодъё. Та илүүдэл жингээсээ 10 кг хаячих. Даралт 10-аар буулаа. Давсаа хасыг 14-оор буулаа. Хөдөлгөөн хийчи 10-аар буучлаа. Инхээр нийтдээ 34 мм мөнгөн усны багнаар та цусныхаа даралтыг бууруулж болж байна. Тэгэхээр энэ бол таны эмнээс авахаар хүлээж байдаг тэр үйлчлэг юм шүү дээ. Тэгэхээр даралтныхаа эмийг эхний үед тэгээд эдгээр аргуудыг хэрэглээд үз. Тэгээд таны даралт тодорхой хэмжээгээр буугаад ирэхээр эмнийхэн доозыг 5-аар уудаг байсан, 10-аар уудаг байсан бол 5 болгоод ингээд багасгах боломжтой. Тэгэхээр түрүүн хэлсэн тийм ээ, даралтны эм маань даралт ихсэх өвчнөөсөө илүүтэйгээр хүний биеийг өөрөө эм маань гэмтээдэг юм шүү гэж.